Хэрвээ жирийн нэг хүү гинэд хамгийн хачин сахиусан тэнгэрийн гэр бүлтэй хамт амьдрах болчвол яах вэ? Камашита Юска бол энгийн нэг сурагч. Гэтэл нэг өдөр түүндээ нэг охин тэнгэрээс унж ирснээр түүний амьдрал хамгийн санаанд оргүй байдлаар өөрчлөгдөнө. Тэр охиныг Нойл гэдэг бөгөөд их иш хүчтэй сахиусан тэнгэр болохоор сорлож яваа нэгэн бөгөөд жинхэнэ тэнгэрийн ич болмогцоо Юскэтэй гэрлэн гэж хэлдэг. Тэгээд Юскэ түүний гэр бүлтэй танилцсан. Нойлын гэрийнхэн бүхэлдээ л галзуу хүмүүсээс дүүрэн байдаг. Франкенштейн шиг харагдаг аав, үзэсгэлэнтэй мөчлөө галзуу шулан ээж, үл үзэгдэгч ихч, вампир ах, галзуу эзэмших охин дүү, дээрэс нь Нойлтой гэрлэгийг нь зөвшөөрөхгүй байгаа аимшигтай эмээ болно түүний тас шүү. Эхэндээ Юско энэ бүх солиотой байдлын учрыг олох гэж зовдогч аажмаар Нойл болон түүний хачин гэр бүлийнхэнтэй дутансаж эхэлдэг. Мэдээж тэдний утга учиргүй үйлдэлүүд түүнд байнга асуудал тасаар байдаг. Гэхдээ үйл явдал явандаа зүгээр нэг инээдэн байха болно. Жинхэнэ тэнгэрийн элчүүд, нууцлаг бүлгэмүүд, нуугдсан үннүүд аажмаар гарч эхэлнэ. Тэгээд Нойлын жинхэнэ сахиусан тэнгэр болох мөрөөдөл Юскегийн бодож байснаас илүү сэтгэл тусам зүйл байсныг олж мэднэ. Оригинал аниме Тэншиний Нарумо 10 Михаил Рафаэл 2 хос байсан юм байна лээ. Өдөр бүр нэг аним.